Тамир байна. Дэлхийн эдийн засгийн мэдээ хүргэе. Алтны үн. Энэ сарын 10-нд алтны үн бага зэрэг өсөж үндэс нь $2,914 хүрсэн ам долларын сулрал болон дэлхийн худалдааны дайны айдсаас үүдэлтэй аюулгүй хөрөнгө оруулалтын эрэлтийн өсөлттэй шууд хамааралтай. Газрын тосны үн. Сүүлийн өдрүүдэд газрын тосны үн өсөж, Брент төрлийн газрын тосны үн баррелд $71 давсан нь ОПЕК нэмэх бүлэг олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрээ эргэн харах боломжтой гэсэн Оросын холбооны улсын дэд ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотой байна. Худалдааны маргаан. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбооны импортын бүтээгдэхүүнүүдэд 25% тариф навдуулах төлөвлөгөөтэй байгаа нь Францын Шампанск, Италийн Пармезан бяцлаг зэрэг бүтээгдэхүүний үнийг өсгөж, Америкийн нэгдсэн улсын хэрэглэгчдэд хүндрэл учруулж болзошгүй байна. Хөрөнгийн зах зээл. Дэлхийн хөрөнгийн зах зээл дуналд ажиглагдаж, Америкийн нэгдсэн улсын S&P 500 индексийн фьючерс 1.1%-аар буурсан нь эдийн засгийн тодорхойгүй байдал болон Трампын тарифын бодлоготой холбоотой. Хүнсний үн. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээснээр өнгөрсөн оны 11-р сард дэлхийн хүнсний үн 19 сарын дээд түвшинд хүрсэн ургамлын тосны үнийн өсөлттэй холбоотой байна гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Эдгээр мэдээллээс харахад дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үргэлжилж, түүхийн эдийн үн болон худалдааны маргаан зэрэг хүчин зүйлс зах зээлд нөлөөлж байна. Дэлхийн эдийн засгийн мэдээ хүргэлээ. Баярлалаа.